За өдрийн мэнд занданчдад дарга та 2016 оноос хойш Монгол улсад байгаа хамгийн олон бүх том албан шалгалт хийсэн. Гадаад харилцааны сайд, их хурлын дарга, засгийн газрын их газрын дарга, одоо ерөнхий сайд. Тийм учраас та аливаа асуултанд одоо хаанаас яаж ярих хамгийн түрүүнд хамгийн сайн мэдж байгаа энэ 50 дугаар хүмүүс нэг гэж би бодож байна. Таны засгийн газар эдийн засгийн төрийн оролцоог яаж яг бодитойгоор бууруулах вэ? Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 74% төр үйлдвэрлэж байна. Хэдий бол бидний лозгонсон шинжтэй хувийн хвшлэх үйл ажиллагааг боомлсон одоо амьсгаа авах орон зайг нь би одоо болгож өгдөг ийм орн ийм эдийн засгтай байх вэ? Бид ч хуулиндаа чөлөөт эдийн засгтай чөлөөт ардсан нийгэмтэй гэж бүр тунхаглаж хуульчилсан байгаа. Гэтэл өнөөдөр төр нь арай л бууз хийж хуушуур хайрж ууч чанахгүй байна. Үүнээс бусад бүх салбарын бизнест оролцож байна. Амралтын газар ажиллуулж байна, хүнсний катеринг хийж байна. Тийм болохоор 2026 онд мөн цаашлаад таны тэргүүлсэн засгийн газар эдийн засгийн төрийн оролцоо бууруулахын тулд хамгийн эхлээд төрийн болон орон нутгийн өмчит компаниудаас 2026 онд хэдийг нь өвчлөх вэ? Үүний эсрэг засгийн газар нь аливаа арга хэмжээ авч ажиллаж байгаа бодлогын баримт чи байгаа юу? Бид нар эдийн засгийн төрийн оролцоог багасгаж чөлөөт эдийн засгийг ярина, эдийн засгийн төрийн оролцоог багасгаж ардсан нийгмийг ярина, бизнесийн эрүүл харилцааг ярина. Ийм ойлголтод төрнө. Тийм болохоор төр нь үйлчлэгээний салбарт хийж байгаа энэ бизнесүүдийг хязгаар болох вэ гэдэг одоо маш ерөнхий нэг асуулт байна. Ер нь төр өөрөө хувийн хвшлэлд өрсөлдөхгүй байх зарчмыг хизээнээс яг яаж биелүүлэх, яаж ажиллуулах юм бэ гэдэг юм хоёр асуулт. За Монгол Улсын засгийн газраас баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг өргөн барихаар төлөвлөж байна. Нэгдүгürt энэ дотор төр хувийн түншлэлийн тухай хууль, эдийн засгийн эрхчлөөний тухай хууль, зэрэг хөрөнгө оруулалтын тухай хууль, тэр тодорхой хуулиудаар манай эдийн засаг хөгжлийн яамнаас ажлын хэсэг байгуулалт ажиллаж байгаа, хувийн хвшилтэд хамтарч ажиллаж байгаа. Худалдаа хөгжмөлийн танхимтай хамтарч ажиллаж байгаа. Хоёрдугаарт нь төрийн эмчийн компаниудыг ховчлол, үр ашгийг сайжруулах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж засгийн газар ажиллаа авснаас хойш 7 сард ажлын хэсэг байгуулад засгийн газрын уралдаанаар 2 удаа хэлсэн. Манай Бямцэг даргаар ахлуус ажлын хэсэг ажиллаж байгаа. Хэрэглэх газрын даргаар. За хэрэглэх газрын даргаар ахлуусын ажлын хэсэг дээр бид нэгдүгээр төрийн эмчийн компаниудын үр ашгийг сайжруулах тухайлбал 5 толгойн Эрдэнэс 5 толгойн компани дээр онцгой дэглэм тогтоож менежментийн баг томилуулж ажиллуулснаар үр ашиг 3 дахин сайжирсан. Борлуулалт 1.6 дахин сайжирсан. Тодорхой сайжирсан маш олон тоо баримт дурдж болно. Энэ дотроо бид та хэдэн компани гэж тооцсон 26 компани би андуураагүй бол эх жил 26 онд 9 компаниг өвчин 26 компани нийтдээ 26 компани IPO хувьцаа гаргах жишээлбэл төрийн багчин 6% гэтэл 20% гаргах шиг санаж байна. Төрийн мяатын 20-с 49%-ийг IPO гаргах стратегийн хөрөнгө оруулагч товчлох замаар үр ашгийг нь сайжруулах, өмч хөвчлөлийн үр ашгийг сайжруулах зохиц хөтөлбөр төлөв боловсруулж байгаа. За энэ талаараа тодорхой энэ төсөв суусан тоо нь бол төрийн эмчийн компаниудын төсөв төлрүүлэх орлого бол 540 тэрбум. Төсөвт өмч хөвчлөлийн энэний үр ашиг бол төсөвт суудаг. 540 тэрбум бол татврын орлогыг нэмэгдүүлэх тооцооно. Тийм учраас энэ асуудлыг тухайн үед нь улсын хурл засгийн газраас өргөн барихад илүү дэлгэрэнгүй хэлцэх болцоотой. Дахин За шийдвэрлэхэд 1 минут нэмж өгье. Тийм, та миний хамгийн үндсэн нэг асуултанд хариулсангүй төр хизээнээс хувийн хвшилтэд өрсөлддөг энэ байлаас болох вэ гэж. Одоо нийтдээ 119 ширхэг одоо зөвхөн төрийн өмчт аж ахуйн компани байгаа. За үүн дээр бол орон нутгийн өмчт компаниудыг огт дурдаагүй. Гэтэл өнөөдөр одоо орон нутгийн өмчт байгаа бас 400 орчим компани. За яг төрийн өмчт байгаа 100 орчим компаниудаас хувийн хвшлийг хийж болж байгаа амралтын газар, үйлчлэгээний бизнес, хүнсний катеринг, хүнсний дэлгүүр зэрэг энэ салбарт эзэнээс өрсөлдөхөө болох вэ? Яг өнөөдрөөс үү эсвэл тодорхой хугацааны дараа юу? Та миний энэ асуултанд тодорхой хариулж өгөөч. За ерөнхий сайдад 1 минут нэмж өгье. За 60 хоногийн өмнөөс эхэлсэн гэж бодож байна. Яагаад тэгэхээр 60 хоногийн өмнөөс бид одоогоор 9 компаниудыг нэгтгсэн, өөрчлөн зохион байгуулсан. За одоо нийт 109 компани байгаа. Тэрнээс 9-ийг нь өвчлөх үү? Даал хүртэл цөөрөх бодлогыг боловсруулаад саяны миний хэлж байгаа энэ хүрээнд тодорхой
зөөлөх, хувийн хвшилтэд өрсөлдөхгүй байх бодлогод хэрэгжиж явж байгаа. Улсыг хурлаар дахин хэлэхэд танд бид энэ 109-ыг даал болох бодлого өргөн барьж хэлцэгдэнэ. Тэр үед илэнгүүлэх болцоотой төсөвтэй шууд холбоогүй учраас өнөөдөр энэ асуудлаар бол тухайн үед илүү тодорхой хариулъя гэж